Саксны шийдэг штэ манайха энэ чи одоо яг энэ хэсгээр. Сайн уу guys. Dagoku Gym 7 дээр ирсэн байна. За өнөөдөр сар эхлээд 20 яг 3-7 хоног болж байна. Өнөөдөр чи 10 байлаа. Тэгээ 11 нь. За нэг 22 хоног болж байна. Тэр хэсгээр кантил хийснүүд хийгэж бодож байна би. Тэгвэл болохгүй бол энэ ч кантилны хэсгүүд тавиад, энэ хүлний төхөөрөмжүүдэд даан тавиад, энэ одоо телевизээр нэг зогсож чинь, тэнцээ нэг телевизээр байгаа. Заал нэг олон телевизээр хэрэггүй юм билээ уу. Эхнийг дээр би чинь бараг 6 телевизээр авчих. Тэнэгтэж өгсөн шүү дээ. Goku Gym нэг дээр 6 телевизээр бүгдээрээ тараагаад бараг байхгүй боллоо. Яг энэ ч энэ тонхны ажил энэ ч саксын шийддэг чинь. Тэгээд энэ ч ингээд нэг тор тавьчих. Тор ингээд унжуулчих. Тор унжуулад тэгэл энэчнээс талж шийдэх боломжтой. Ийм гоё хэлбэр арга хэмжээгээр биений гоё шийдвэр гаргасан байгаа. Шийдэл доошо буугал өөрөө чамлаа ойгоод хүрээд ирчих тийм. За офисын өрөө 2 давхарлаа гарыг. Энд чинь бол позинг гэрэн болно. Энд чинь позо барьдаг өрөө болгоно энэ чинь. Бүтэн ингээд ийм барьчлаа шүү дээ 2 давхрын хүрээтгэл. Чи бодно болно. Юу ойлтон газраас авсан болно дөө. Энэ ямар сонирхол юм бэ? Уучаар та энэ юу гэж? Та энэ юу гэдэг? Та энэ газар хариуцчих үгүй. Хариуцчих юм да. Мэдгүй байна. Би л хараг байна. За энэ офис 27 м квадрат. Энд чинь хурлаа хийлэн манайх хурлаа хийж эхэлнэ. Одоо энэ чинь цонх ороод ирнэ. 100 ингээ онгол порчд болохгүй та нар чи халуулж байна. Энд чинь нэг air condition AC-ний жижигэн тавьсан 100 халуулаад байх юм. Энд чинь бүүдэн тавиал, энд чинь нэг кофе мофины ширээ, эспрессо мөрсөн. Таад өндөр байна уу? Ингээд ийшээ баг 3 м дэшээ. Тандаа цонхтой. Тэгэл чи ардаа буйн далаа ингээл энэ чинь хөөх хогтод байна уу гэж хараад энэ бүртгэлээ хулган менежерээс асуугаад тэгэл бүртгэлийг аваад тий ажил хийж болно шүү дээ өөрөө л нийт. Эндээд нөгөө цагсны шийдэж инжээ яг ингээл энэ чи харж олон хин сайсах хэрэгтэй хин сайн муу тоглолтын давгүй gaц тий. За манай энэ чи бол дүүш 5 дүүштэй байна. Саунд гэсэн нэлээд томоо хөөрх энэ удаа бас нэг нэлээд том саунд хийж байгаа. Энэ удаа сауна хийж сурцсан юм бид гоё сауна гоё шийдэж чинь. Дүүшийн хэмжээний ч гэсэн одоо салбар 1 2 ууцаараа энийг бол угаасаа анхны миний би бүр юу ч мэдэхгүй гэсэн. 2 3 дээр би алдаа гаргасан саунд юугээ амар жижигэн дүүшний юу хэмжээний амар тэнэг сонин гаргаад үнээр хийлгэж угаасаа дим юм бэл өөрөө та нар юм хийжэл 100% өөртөө тий хүссэн юм хэмээрэл өөрөө л хийж би цаана хэлээ. Өөрөө гоё юм аа сэтгэлээсээ гараад би миний цаалан би өөрөө хүн бүх гоё чадгаараа хийн гэсэн. Одоо энэ локер өмд чи ердөөсөө нэг 100 локернуудтай олон хүн багтах боломжтой. Талбай нийлээсээ том зайтай энэ удаа хийж байгаа. 0 ч гэсэн одоо 0-нууд нь одоо ингээд хэлэхээр манайх ч ингээд задгаа гэдэг болохоор хүн бас хүндэрч мөндөрхэд амар санаа зовоод байдаг юм шиг санагддагээс энэ удаа шууд ингээл ороод хаалгаар ороод тэгэл хойлоо ердөөсөө тустаа тий хамаагүй амар унгаал гэсэн чинь их амар сонсогдгаад энэ хаалхтаа энэ хаалхтаа цаан зовх юм байхгүй энэ хоёр юугаа хийгээл тэгэл гоё л энэ удаа гоё л олон доо долоогоо ердөөсөө гоё хийн энэ хэсгээр замыг үлдээ кардио хэсэг байна тий шат зам явна энэ ч бол мэдгүй энэ би нурууны хэсэг юм уу хөлний нэг тороостой торомж штэ энэ лег зөвхөн хийдэг хэсэг хийх юм уу гэж би шийдээд байгаа. Харж байгаа л шийднэ. За нэг 21 хоногийн процесс нэг юм байгаа. Одоохондоо нэг асуудал гараагүй. Жохон зардал ихтэй байна энэ удаа яс. Заалаа гоё хийж байгаа болохоор заслан дээр амар их мөнгө цацаа тэгээд гоё хийгээд тэгээд одоо энэ 2 давхрын үрдгэлээ штэ төмрөөр ингэж яан ажлын хүнс тэгээд гипс хаан маань ингэж бүх юм ингэж будаг идэлс тэгээд бүх юм орж байгаа болохоор бас нэлээ өндөр зардалтай юм байдیں۔ Тэгтээ яг одоо гоё юм хийх гэж юм чинь те. Өөртөөс мөнгө харамтлахгүй бас тодорхой хэмжээнд гарах хэрэгтэй. Тэгж ойлгож болно та нарыг. 7 дахь оны жаа болохоор өмнө 6 нээсэн. Тэгэхээр нэг асуудал гарахгүй байна. Ердөөс бүх юмас хурцсан өөрөө мэддэг, өөрөө яхаа ийхөө шийддэг болохоор скиллстэй болцсон болохоор нэг асуудал их өсөхгүй нөө. Бүх юм окей. Улам сайжирж байгаа, улам илүү гоё тухтаа хийх хичээж байгаа. Бүх юм анханасаа төгс мундаг байх биш л дээ. Хүн алдаагаа засч дараад нь тэр алдаагаа гарахгүй гэж дахиад илүү гоё хийх шийдвэрээ гаргаад тэгэл илүү гоё тухтаа ч юм уу дээ цаашдаа хийнэ. Тэрэн дээр би анхаарнаа тэгээд hello сэбэцхэн тагс. Hi guys, өнөөдөр 1 сарын 28-нд болж байна. Манай салбар 7 дээр ирчээд үйл ажиллагаа шалгаж байна. Одоо үрдээсээ таадаа будаад, хануудаа будаад тэгэл тэр одоо
угсралтаа эхэлнэ. Угсралт маань бол ердөөсөө нэг 7 хоног явуулсан хаа миний бодлоор их юм байгаа. Тоног төрөмж олон байгаа юм чинь. Нилээл угсарнаа. Бид нар чинь нөгөө ийм хоёр давхар барьж байгаагүй. Таатанд бас өндөр болохоор нөгөө гипс хааныг нь босгож хугацаа нь бас жоохон удаж бас нөгөө замаск татан те энэ ч бас жоохон илүү ажиллаа л гэж үзчихэл их ажил нь жоохон ажиллагаа нь жоохон илүү болсон. Тэгээд бас энэ нөгөө төмрөөр ингээд рамдэгэнтэй ингээд бид нар хоёр давхрын офисээ доороо бүх юм ийсэн болохоор жоохон тэр тал дээр цаг явсан болохоор жоохон хойшигдож байгаа. Өнөөдөр ингээд иймэрхүү байна, ийм байдалтай байна. Энэ бол засварын хугацааны одоо хизээ хийсэн сандгүй. Заасан жис өнөөдөр 1 сарын 28 болж байгаа шүү. Тэгэхээр дараагийн та нарын анхны видеоноос хараад ерөөсөө хэдэн хоног болж байна шалгаж болно. Тэгээд цаашдаа өгшөө дахиад нэг 2 жим нэх санаа байгаа. Нэг доор хоёрыг нэг доор штэ тий. Бас их том ажлууд нам хүлээж байгаа манайхаа. Яасан жисэн энийг ихэндээ дуусчих.